Зураг зурна гэдэг бас бясалгал хийж байгаатай нэг ялгаагүй л дээ. Өөрийнхөө мэргэжлийг сонгосондоо зураач гэж болсондоо би маш их азтай тооцдог. Намайг хөглөдөг юм бол миний чин сэтгэл, миний зураг. За сайн байцгаана уу. Намайг Мегмарын Баяр Маанай гэдэг. Монголын орчуудын эвлээ хорооны гишүүн, Монгол зургийн зураач. Миний ээж Орос хэлний багш насаараа одоо ардын боловсролд одоо 30-40 жил багшилсан багш мэргэжилтэй. Маань бас кино үйлдвэрт одоо насаараа бас ажилласан гэрэл зурагчин, гэрлийн оператор хийсэн тийм одоо сайхан буурлууд би кино үйлдвэрчин бүхэл бүтэн урлаг, киноны урлаг. Би хүүхэд байхдаа кино үйлдвэрт одоо тэр хуучин киноны үйлдвэрчин насар гайхамшигтай одоо тийм ертөнц байсан шүү дээ. Би тэнд хүүхдийн зургийн нөгөө кино үйлдвэрийн хүүхдийн зургийн уралдаан зохион байгуулсан 6 сарын 1-нд хэд тэр хүүхэд байхдаа аавгаа дагаад дандаа зургийн уралдаанд ордог байлаа. Тэгээд дандаа шагнуулна, гой бэлэг авдаг. Тэгэл ингээд нөгөө урлагийн хүмүүсийн дунд тэр киноныхны дунд байгаад магадгүй намайг ингэж урлагт хайртай дуртай болоход миний аавын мэрэгжил нөлөөлсөн гэж би боддөө штэ. Ерөөсөө л нөлөөсөн. Ээж маань нөгөө хүүхдийн тухайн үеийн социализмын үед хүүхдийн дэвтэр засдаг байсан. Тэгээ намайг баг байхад хажуудаа дэвтэр засахад хажуудаа суулгаад бамбрууш өөрөө зурж өгөө. Тэрийг би хараа зурдаг. Тэгээд ерөөсөө тэрнээс хойш ерөөсөө миний тэр анхны бамбруушаас хойш одоо болтол одоо бараг 30-40 жил ингээд харандаа цаас нийлүүлээд ингээд урлаг зүтгэж явна. Миний одоо ач зээнэр бүгдээрээ гарын төвтэй. Баримл барих нь байрн, зураг зурхан зурна. Тэгэхээр авиасаас уламжлагддаг юм шиг байгаа. Одоо ингээд 30-40 жил ингээд уран бүтээл хийгээд зураач гэдэг мэрэгжлийг олж авахын тулд асар их урт хугацаанд ингээд хөдөлмөрлж явахад ер нь авиас гэдэг бол хүнд заяагцсан, байглаас заяагцсан нэг л хөв байт юм ээ. Зураачдын багш, агуу багш маань биднэрт оюутан байхад хэлж ирсэн. Зохиомжийн хичээл орно. Одоо зураач болгон зохиомжийн хичээл багш маань 1-р курст ордог байсан. Тэгтээ юу гэж хэлдэг байсан? Бид нар ингээд зохиомжоо хийгээд зарим оюутнууд залхуурал хийхгүй штэ. Тэгэл за та нар одоо ингээд авиастай гэдээ бие тоогоод ийн үгүй юу гэдэг одоо тийч. За нөхдөөд минь 1% авиас 99% хөдөлмөр эдгэн шүү. 1000 одоо хөдөлмөр хийхгүй бол авиас чи өхөн шүү гэж. Тэгэл дандаа тэрийг хэлдэг. Тэгээ тэр хүний хэлсэн тэр үг одоо үргэлж санаанд минь бууж одоо насан туршид минь одоо бодогдож одоо хөдөлмөрч хийж хичээл зүтгэл гаргаж хийчээж жинхэнэ тэр өөрийнхөө мэрэгжилсэн дуртай хөсөж мөрөөдөлтөд хүрдгийн шүү. Хөдөлмөрлжээч л хүрнэ шүү. Тэрнээс хөдөлмөрлөөгүй хүн хизээч амжилтанд хүрч чадахгүй, хизээч тэр хөсөж мөрөөдсөн мөрөөдөлтөө хүрч чадахгүй гэдгийг одоо би бас хэлмээр байна. Ерөнхийдөө миний арга байрал гэдэг ерөнхий одоо чиг урсгал бол Монгол зургийн чиглэл. Тэгээ Монгол зураг гэдэг бол өөрөө маш их гайхамшигтай. Монголын одоо уламжлалт одоо тэр танка зураг, одоо бурхны зураг, ахуй амьдралын одоо бүхэл одоо авдар хээ, сав, хүзүр, үүчүүр гэл бүхэл зүйл дээр Монгол зургийн тэр арга техник бүхэл юм одоо байдаг. Одоо зураасаар илэрхийлэх нэг хавтгай дээр олон дүр төршлөг гэж ерөнхий Монгол зургийн чиглэл байгаа. Тэр дотроо сэтгэлгээгээрээ онцлог ялгарх байх гэж би бодож байна. Монгол зургийг их шүүмжлэлтэй ханддаг байсан. Энийг бол хавтгай дүрслэлтэй нэг бурхны зураг зүгээр нэг зураасаар илэрхийлдэг хүн болгон зурчдаг зурагчтэй гэд одоо үл тоомсордог жоохон үл зөвшөөрсөн байдалтай байсан. Дэлхийн хаанч байхгүй тэр нүүдэлчин хамгийн гол нь соёлыг одоо энэ уран бүтээлдээ одоо энэ тусгаж байгаа энэ Монгол зураг гэдэг ийм өвөрмөц уран зургийг одоо ингээд орчин үеийн урлагтай хослуулж ингэж сэтгэлгээний одоо байдалд оруулж хийж байгаа бүтээлүүдийг одоо дэлхийн одоо энэ хааж утсан одоо таньж мэддэг болж дэлхийн хааж ицсэн Монгол хүний, Монгол сэтгэлгээний Монгол зураг гэдгийг хүлээмж шүрдэг болжээ. Монгол хүний одоо өөрийн ийм өвөрмөц бие даасан ийм урлаг байдаг юм а гэдгийг одоо би гадаадын хаач үзэсгэлэн гарсан
ингэж одоо гайхууж одоо тэд нар өөрийнхөө төр үндэсний урлагаар бахархаж явдаг. Зүгээр нэг 4 жил 5 жил сургаад зураач болоогүй одоо маш олон хүүхдүүд байна. Нэг анги дотор 20-30 хүүхд төгсгöd нэг 15 юм 5 бол их байна. Зарим нэг хүүхэд зураачийнхээ уран бүтээл зураач болдог. Монгол зураг чинь яг маш их хөдөлмөр тэрчээр одоо тэр дүрс болгонд одоо миний бүтээл дээр харагдаж байгаа тэр дүрс болгоныг зураасаар илэрхийлэх тэр зураас тэгээд өнгө болгон дээр дүрс болгон дээр ажилдаг маш их төвчээр маш их цаг авдаг. Энэ бүгдийг одоо шантарж байгаа бас зураач нар байна л да. Жинхэнэ би зураач болчлоо гэж би одоо л өөрийгөө бодоогүй л яа. Би болоогүй. Дахиад надад хийж бүтээх ингэж мэдрэх тусмаа хүн чинь өөрийгөө өргөж голдгийм байд. Зураг зурна гэдэг бас бясалгал хийж байгаатай нэг ялгаагүй л дээ. Толгой дотор эхлээд дүрслээд хардаг аахгүй юу. Эхлээд айл эзэн одоо зохиомжоо бодоод одоо сэдвээ эхлээд олоод зохиомжоо бодоод дараа нь өнгө бодгаа толгой дотор эхлээд зурчин. Тэгээд дараа нь боцсныхаа дотор зохиомжоо цаасан дээр хийгээд дараа нь эскизээ хийж байгаа. Тэгээд цотон дээр шууд буулгаад тэр чинь бүтээл болдог. Өөрөө би уран бүтээлтэй зураг зурхтаа дуртай юм чинь. Миний дуул сонирхол хүсэл мөрөөдөл энэ зураг зурхал байсан болохоор ерөөсөө л зураг зураал өөрийн урландаа өөрийнхөө ертөнцийг бий болгоод өөрийнхөө зургийг зураад сужил тэр намайг хөвгөж намайг баярлуулдаг. Тэгээ хүн мэдээж нэг мэрэгжилтэй чин үнэнч байхын тулд мэдээж дардан зам байхгүй штэ. Өсөн ядарн мөнгөгүй болно. Уран бүтээл маань хүнд таалагдахгүй худалдаж авахгүй. Мэдээж уран бүтээлээ тэр болгон уран бүтээл хүн би нэг худалдаж мөнгө болно гэж бодож уран бүтээл хийдэггүй байхгүй юу? Яах гэж энэ уран бүтээлээ хийж байгаа лээ? Би ямар аж аргалтай байгаа бэлээ гэдэг өөрөө өөртөө бясалгаж өөрөө өөртөө баяр баясгалантай өөрийнхөө ертөнцийг бий болгоод тэгэл энэ урлан л миний хоёр дахь гэр, миний амьдрал энэ ертөнц сэтгэлээс гаргасан тэр уран бүтээл маань өөрийгөө тэр миний сэтгэлд хүрэх хэрэгтэй. Тэгэхээр зураач хүн гэдэг бол зөвхөн явцуу зөвхөн зураг зурдаг өсөв биш. Зураач тэр тусмаа Монгол зургийн зураач маш их хөдөлмөрөөр маш их одоо суултаар одоо төвчээртэй байж ээж тэр Монгол зургийг энэ ард гардаг шүү. Сэтгэлгээний чанар, сэтгэлгээний бодол одоо тийм оруулах хийхийг одоо хичээж уран бүтээлээ хийдэг л дээ. Үргэлж ирэл хайгуулын шинийг бодол сэтгэхийг одоо хөс одоо өөрийнхөө бүтээлдээ бас тусахыг одоо боддог. Зураач хүн чинь өөрөө хүмүүсийн хамгийн түрүүн игнэн байх ёстой хүн байхгүй юу? Яагад бол уран бүтээлдээ тэр нийгмийн болж байгаа болохгүй бүтэхгүй тэр зөрчилдөөн, тэмцэлдэн тэр улс төрийн янз бүрийн тэр одоо энэ олон бүтэхгүй энэ нийгмийн олон үзэгдэл болохгүй бүх юмыг зураачдад уран бүтээлдээ үргэлж тусгаж, үргэлж өөрийгөө тэрийгэ дуу хоолойгоо уран бүтээлдээ тусгаж хүмүүст хүргэх нь хамгийн чухал байдаг. Бусдын зургийг хуулахгүй хамгийн ёс зүйгүй хамгийн одоо зураач гэдэг нэрийг гутаасан үйлдэл. Яг зураачийн яг бүтээсэн бүтээлийг яг зураачтай адилхан сэтгэн гэж бас байхгүй шүү дээ. Ямар ч гэсэн уран бүтээлээр нь тэр хүний дотроо юу бодсон, сансан, юу хийж илэрхийлсэн гэдэг нь зургаараа илэрхийлэгдэж байгаа. Уран зургийг харж ойлгохгүй ч гэсэн харахыг ойлгохыг хичээ. Энэ хүн юу өгүүлээд нэрийг ядаж уншаад тийм зураа нэрийг хараад ямар зураач байсан энэ зураач юу бодож нэр өгсөн гэд нэрийг уншаад тэгээд ойлгоод харахаар ядаж нэг удаачсан сэтгэл нэг минутчсан сэтгэлийн тайвшрал бол энэ хүн миний зургийг хараад ингэж баясч шүү гэдэг зураач хүн нөө жижигчүүнд баяр хүргэдэг шүү дээ алга ташил яг тэрнтэй адилхан тийм мэдрэмж төрдөг байхгүй юу. Миний ээж хоёр намайг бидний хүүхэд байхын залуу гэр бүл болохтой миний ээж хоёр баар цуглуулдаг байсан. Эртний баарууд тэгээд манад бол янз янзын баар ингээд бидний ухаан орхоос ингээд цуглуулаа шаазангуу тэгээ янз бүрийн шаазан тэгээд баарнууд эртний хятадын Монголд байсан эртний
ваарнуудыг цуглуулахтай байхгүй юу. Тэгээ тэр бийг хараад ингээд үргэлж тэгээд бас манай нөгөө дүрсгэд миний нөгөө ангид керамикийн анги гэж байсан. Тэгэл тэр хүүхдүүдийн хийсэн ингээд шавар маврыг ингээд хараад ингээд нөгөө өөрөө нэг баар хийж үтгэлсэн ингээд дандаа боддог байхгүй юу. Их олон жил бодсон мөрөөдөөл гэсэн ямар ч гэсэн өөрөө гараараа нэг шавар барьж үзэл нэг бүтээл хийж үтсгэсэн. За бүтээл нь ч юу юм бэ? Зүгээр нэг өөрөөр баар хийгээд үтсчихсэн гэл те. Зүгээр өөрөө хоббигоор тэгээд 2-3 жилийн өмнө манай энэ урлан дээр керамикийн симпозиум болсон. Тэгээд нэг олон улсын гадаадын хүмүүс ирээд ингээд манай Монголын бас зураач нар ингээд хамт оролцоод ингээд би энэсээ туршлага солилцоод тэгээд тэрэнд би өөрөө ерөөсөө хийж үзээгүй байж айгүй зөрөгтэйгээр анх удаа ингээд шавар барьж үзээ скетч хийгээд тэгээд миний анхны баар тэр хоньны баар байсан л да. Аргалыг хийсэн. Тэгээд дараа нь энэ морь энэ ганц зөвөр баар чинь бас өөрийн гэсэн бас нөгөө өрөөс онцлогтой. Тэгээ нөгөө Монгол зургийнхаа нөгөө зурдаг мордыг ингээд нөгөө хоёр зөрүүлсэн ингээд нөгөө морь байдаг штэ. Тэрийг ингээд баар хэлбэртэй болгож яа болохгүй гэд энэ баарыг бас ингэж хийж өөрөө оролцсон. Тэгээ дээр нь ингээд нөгөө Монгол зургийн сүмбөрөөлтэй Монгол нөгөө хээ агуулцтай ингэж бас өөрөө ингэж шатааж ингэж бас керамикийнхаа зураач нараас бас туслан одоо зөвлөгөө техникийг авч асууж ийж бас өөрөө хоббигоор хийсэн шүү. Энэ тэмээ бай. Нөгөө зурж исэн тэмээгээ боддоор бас ингэж битэд бас өөрөө нөгөө улаан тэмээгээ ингэж бас энэ нөгөө шуурга эсний шуурга энэ нөгөө зураастай нөгөө эсэн дунд байгаа эсний нүүдлийг нөхөө харуулах гэж ингэ зөөрөө. Тэгээ нөгөө инк ат хоёрыг тэгээд энэ хадны сүг зураг тэмээний нөгөө хадны сүг зураг дээр нөгөө тэмээний үл сүг зураг дээр байдаг тэмээнүүд байхгүй юу? Эртний сүг зургийн тэмээнүүдийг дүрслээд тэгэл энэ урлан л миний хоёр дахь гэр, миний амьдрал энэ ертөнц. Тийм болохоор намайг хөвөлдөг юм бол миний чин сэтгэл, миний зураг, миний баяр баясгалан.